Бэлэн болсон бол эрэг. Сайн байна. Хорим энэ бэм гарагт болно. Чи ямар түүх ярих гэж байна? Миний хэлэх үгийг мэднэ. Бидний анх уулзсан түүхийг ярих гэж байна уу? Тийм ээ. Анхны болцооны талаар ярих уу? Тийм ээ мэдээж. Яста навшээсэн. Чи үг хэлэх шаардлагагүй. Тэгэхээр Чарли чиний анхны хайр байсан юм уу? Тийм ээ. Тий, анхны хайр. Анхны хайр уу? Эсвэл анхны дурлал уу? Хоёулаа байсан байхаа. 30 настай даа юу? Тиймээс би тэрний инээмсэглэлийн талаар ярмаар байна л да. Чи мэдэн дээ тэр инээж байхдаа хөөхөн харагддаг ч. Заримдаа жигшмээр санагддаг. Бид гэрлэхээс өмнө хийж байсан хамгийн муу зүйлсээ ярилцсан. Тийм үү? Хэрвээ намайг хэлвэл та нар хэлнэ гэж амлаж байна. Тэгэд чи юу хийсэн? Тэнийг нөх. Шар аригны шил энтриг. Чи бүгдийг орхиож явчихсан. Тийм ээ. Миний хийж байсан хамгийн муу зүйл юу вэ? За одоо би Чи үннээс эхэлж байна уу? юу намайг уучлаарай. Би такси дуудаад ирье. Эма чи бол нүш. Эма чи жаахан сандраад байна уу да? Санж яв. Та хоёр бинээ маш сайн мэднэ. чи тэрний тухай бодгоо байх хэрэгтэй. Энэ чиний хэлсэн шиг амархан зүйл биш. Чи одоо ч тэр тухай бодож байна уу? Навш гэж миний бодлоо салахгүй байна. Чи яаж тэрэнд итгэж чадаж байна? Харин чи яаж ингэж хоёр нүур гаргадаг вэ? Би тэрнийг сэтгцээ өвчтэй гэж хизээч хэлж байгаагүй. Чи хэлсэн би тэрэнд яарах хэрэггүй гэж хэлсэн. Яарах хэрэг. Эма жинхэнэ хайр бол төвөгтэй зүйл. Уучлаарай. Навш гэж. Би чиний ярьсан тэрэг онгоог хэрэгжүүлэх гэж оролдсон юм аа. Хамгийн чухал нь хүлийн зөвшөөрөх. Бүгдийг байгаа чигээр нь хүлийн зөвшөөрөх. Чи ягаад хизээч муу юм хийж байгаагүй хүн шиг аашлаад байгаа? Энд юу болоод байна? Би сайн мэдэхгүй байна. Зүгээр л жаахан үл ойлголцол үүсчихлээ. Хөвгөлтэй юм аа.